Баян онгор ороо. За бүгдээрэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний хэвлэлийн холбооноос өнөөдөр цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл өгөхөөр та нарыг цуглуулад байна. Тэгээ одоо аль болох бүгдээрээ хурлаа бүх мэдээллийг тасралтгүй авах үүднээс бүгдээрээ микрофоноо хаачвал их сайн байна. Одоогоор эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний хэвлэлийн холбооны гишүүн байгууллагууд бол хороодын банкнаар тэргүүлэгчид энэ эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв дээр ирээд байна. За одоо яг телевизээр холбогдоод байгаа аймагуудыг дурдъя. Булган аймаг ирсэн байна. Баян онгор, Баян үлгий, Говь Алтай, Говь Сүмбэр, Гүнд говь, Дорн говь, Дорнод. За Төв аймаг, Хөвсгөл аймаг, Ховд аймаг, Хинтэн аймаг, Өвөр хангай аймаг, Өмнө Хувс аймаг, Завхан аймаг. Одоогоор шууд холбогдоод байна. Өнөөдөр цаг үеийн асуудлаар эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний хэвлэлийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхээр та бүхнийг цуглуулад байна. Тэгээд цаг заваа гарган бас хуралдаа оролцож байгаа та бүхэнд талархал илэрхийлье. Тэгээд үндсэндээ бол бас дэс хойш зарлах гэхээр ажлын цаг нь болохгүй зарим нь хагалгаатай байдаг учраас цайны цагийг тааруулж ингэж хурлыг зарласан байгаа. Тэгээд унтныхаа цагаар өөрсдийнхөө ажилчдын эрх чөлөөг хамгаалахын төлөө салбарын холбооноос зарласан хүрэлцэн ирсэн аймгийн үйлдвэрчний хэвлэлийн холбоодын дарга нар, анхны үйлдвэрчний дарга нар, эмч мэрэгчлэнгүүд, үйлдвэрчний хэвлэлийн тэргүүлэгчид, мөн төр хорооны гишүүдтэй талархал илэрхийлье. Мөн манай Улаанбаатар хотод байгаа гишүүн байгууллагуудын үйлдвэрчний хэвлэлийн хороодын дарга нар, тэргүүлэгч гишүүдтэй бас энэ өдрийг өнөөдөр цаг үеийн асуудал хийж байгаа. Наашаа хоёр суугаад сонсор. Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний хэвлэлийн холбооноос үндсэндээ бас өнгөрсөн 2 сарын хугацаанд тасралтгүй бас хамтын тэмцэл хөдөлгөөн өрнүүлсэн. За мөн манай 21 аймгийн аймагуудаас 10 сарын 4-ний өдөр жагсаал цуглаан зохион байгуулахад бас хүрэлцэн ирсэн бүх аймгийн үйлдвэрчний хэвлэлийн холбоод, анхан шатны үйлдвэрчний хэвлэлийн холбоод, эмч ажилтнуудаа энэ хуранд цуглуулсан бүх хороодын дарга ил санааны нэгдлээ илэрхийлж жагсаал цуглаандаа оролцсонд бас талархал илэрхийлье. Тэгээд хөдөлмөр нийгэм зөвшлийн 3 тав хилцээр нэлээдгүй удаан хугацаанд үргэлжилж бас энэ өнгөрсөн Бямб гарагт албажиж хилцээрийн ширээний ард суусан олон хоног үргэлжилсэн хилцээр болоод амжилттай байгуулагдсан талаар мэддэг гэж та бүхнийг цуглуулсан байгаа. Тэгээ үндсэндээ бол үйлдвэрчний хэвлэлийн байгууллагаас ялангуяа эрүүл мэндийн салбарын, боловсролын салбар, соёл урлагийн салбарын ажилтнууд цалин орлогоо нэмэгдүүлэх хамтын тэмцэл хөдөлгөөн өрнүүлсэн. За энэ нь ямар учиртай гэхээр 2017-оос 18 оны хөдөлмөр нийгмийн зөвшлийн улсын 3 талт хилцээр байгуулагдсан байгаа. Тэгээ энэ улсын 3 талт хилцээр дээр цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар нэмэлт хилцээ байгуулна гэсэн ийм хилцээрийн заалтын хүрээнд хамтын маргаан үүсгэсэн. Үндсэндээ бол Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбооноос хөдөлмөр нийгэм зөвшлийн улсын 3 талт хилцээрийн 2-ын 4, 3-ын 2, за мөн 3-ын 9-р заалтын хүрээнд хамтын маргаан үүсгэсэн. За ингээд хамтын маргаан үүсгээд явж байгаа. Enter a conference ID followed by the pound sign. Хилцээр 3 талт хилцээр маань хилцээр байгуулах хугацаанд бол үндсэндээ засгийн газар бүрдээгүй гэс засгийн газрын тогтворгүй байдлаас болж бас хилцээр маань нэлээд удаан хугацаанд Enter a conference ID followed by the pound sign. Хилцээр засгийн газар бүрдээд цөөхөн хоногийн хугацаанд тодорхой саналтай ингэж орж ирсэн байгаа. Тэгээд хөдөлмөр нийгэм зөвшлийн улсын талт хилцээрийг үндсэндээ өнгөрсөн Бямб гарагт 3 бүлэг 15 заалттай хилцээрийг албажиж гарын өсөж зурсан байгаа. За энэ хүрээнд хилцээр маань явагдваа гэхлээр яагаад 3 бүлэг байна вэ гэхээр зөвхөн цалин нэмэгдүүлэлттэй холбоотой бус татвар нэмэгдүүлсэн нэмэгдүүлэлттэй холбоотой нийгмийн хамгаалал буюу нийгмийн даатгалын холбоотой тэтгэврийн насыг нэмэгдүүлсэнтэй холбоотой заалтуудаар хамтын маргаан үүсгэсэн. За эдгээр заалтуудынхаа хүрээнд энэ хилэлцээ үргэлжилсэн байгаа.
За хоёрын дөрөвдүгээр заалтын хүрээнд бол альва өөрчлөлттэй холбоотой асуудлаар цаашид нийгмийн зөвшлийн талуудтай урьдчилж ярилцсан саналыг зөвшөлдөж байх тухай хилцээрийн заалтыг хатуу хөгжиж ажиллах тухай орсон. За мөн орлого багтаа учирч буй татвар нийгмийн даатгалын шимтгэлийн дарамтыг бууруулах зорилгоор малчид, хуваарь эрхлэгч, хөдөлмөр эрхлэгч, мөн хөдөлмөр эрхлээгүй иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг 50% бууруулах тухай асуудлыг тусгасан байгаа. За мөн 2018 оны 1-р сарын 1-ээс эхлэн мөрдөх одоо хүн амын орлогын албан татврын хөнгөлтийн хэмжээг 120 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн. Үүгээрээ бол бодит орлого 36 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаамаа. За 3-2-д буюу хамгийн гол одоо манай эрүүл мэндийн салбарынхантай холбоотой хилцээрийн заалт бол үндсэндээ 3-2 дугаар заалтын хүрээнд цалинг нэмэгдүүлэхтэй холбоотой хамтын маргааны асуудлыг манай салбарын үйлдвэрчний хэвлэлийн холбооноос илүү хүчтэй тавьсан. Үндсэндээ бол эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний хэвлэлийн байгууллагаас ялангуяа одоо 4-р сард байгуулагдсан хөдөлмөр нийгэм зөвшлийн одоо эрүүл мэндийн салбарын хилцээрт бол 50-аас доош хувиар нэмэгдүүлэх саналыг одоо хоёр тал хамтран хөдөлмөр нийгэм зөвшлийн улсын 3 талд хилцээрт хүргүүлнэ гэсэн заалтыг 4-р сард тусгасан байсан. За энэ хүрээндээ бол эрүүл мэндийн яамнаас одоо 50-аас доош хувиар эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин нэмэгдүүлэх шаардлагатай байна гэсэн саналыг хөдөлмөрийн сайд болон сангийн сайд нарт бол эрүүл мэндийн яамнаас хүргүүлж чадсан. Тэгээ энэ хүрээнд бол цалин орлого нэмэгдүүлэхтэй холбоотой нэлээдгүй одоо тэмцэл өрнүүлсэн. За энэ хүрээнд бас энэ хугацаанд улсын 3 талд хилцээр бол 1-р сарын 26-нд байгуулагдсан энэ хилцээрийн дараа одоо үндсэндээ олон улсын валютын сантай засгийн газар бол өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж гэрээ байгуулсан байгаа. Тэгээ энэ дотроо бол 2017-оос 2018 онд цалин хөлсийг хэвээр хадгалах буюу царцаах тухай заалтыг одоо энэ юунда энэ өргөтгсөн санхүүжилтийн гэрээндээ тусгасан нь бол бас үйлдвэрчний хэвлэлийн байгууллагын тэмцлийг одоо мухардалд хүргэх ийм байдал үүссэн учраас 10 сарын 4-ний өдрийн чагсаалын дараа манай одоо Улаанбаатар хотод байгаа анхан шатны үйлдвэрчний хэвлэлийн хороодын дарганаас тэргүүлэгч нартайгаа хамтран за мөн одоо боловсрол соёл урлагийн салбарын сонгуультнууд бас дэмжиж оролцсон. За ингээд олон улсын валютын сангийн гадна талбайд мөн 10 сарын 10-ны өдөр баг тийм ээ 10 сарын 10-ны өдөр олон улсын валютын сангийн гадна талбайд эсэргүүцлийн цуглааныг бол зохион байгуулсан. За энэ цуглааны үеэр бол гол тавьсан шаардлага бол үндсэндээ энэ олон улсын валютын сантай гэрээ байгуулсантай холбоотой одоо энэ цалин өсрийг нэмэгдүүлэх санаачлаг байвч одоо энэ нэмэгдүүлэх боломж байхгүй ийм байдалд бол гэрээнд яаралтай нэн даруй нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардсан ийм одоо цуглааныг зохион байгуулж одоо 21 аймаг Улаанбаатар хотоос цугласан 23 мянган эмч эмнэлгийн ажилтнуудын гарын үсгийг бол олон улсын валютын санд хүргүүлсэн байгаа. Тэгээ энэ бол ер нь 10 сарын 4-ний өдрийн чагсаал цуглаан за мөн одоо валютын сангийн гадна талбайд хийсэн чагсаал цуглаан бол бодиттой одоо үр дүнгээ өгсөн гэж салбарын үйлдвэрчний хэвлэлийн холбоо үзэж байгаа. Яагаад үг гэхээр энэ одоо өнгөрсөн одоо 3-4 хоногийн хугацаанд үргэлжилсэн хөдөлмөр нийгэм зөвшлийн улсын 3 талд хилцээр болвол одоо ялангуяа нийгэмд хэвлэл мэдээллийн хэрэгслэр шүүмжлэлтэй зарим сайшаалтаач яригдж байгаа 2017 оны төсвийн тодтгол 55 тэрбум буюу одоо нэг ажилтнанд 300 орчим мянган төгрөгийг одоо нөхөн олгорч байд юм урамшуул хэлбэрээр олох тухай асуудал хэвлэл мэдээлэлээр нэлээдгүй шүүмжлэлтэй байгаа. Гэлээ гэхдээ энэ асуудлыг бол засгийн газрын зүгээс одоо хилцээр албачиж гарын үсэг зурагдаагүй байхад хэвлэл мэдээлэлээр одоо буруугаар тараасантай холбоотой бас одоо нийгэмд бас үл ойлгох ийм байдал үүссэн. 3 талд хилцээрт бол засгийн газрын зүгээс одоо үйлдвэрчний хэвлэлийн байгууллагын одоо олон шатны тэмцлийн үр дүнд бол валютын сантай одоо хилэлцээрт хэд хэдэн удаа энэ одоо улсын 3 талд хилцээрийн өмнө бол валютын сантай хилцээ хийсэн. За энэ хилцээрийн үр дүнд бол 55 тэрбум төгрөгийг одоо бодит орлогыг нэмэгдүүлэхэд зарцуулж болох юмаа гэдгийг бол одоо үндсэндээ бол засгийн газар валютын сангаас зөвшөөрөл авсан гэсэн үг. За 55 тэрбум төгрөг бол энэ нэмэлт хилцээрийн 3-2 дахь заалт. Танилцуулж асуух. Хурал дууссаны дараа бол энэ одоо хилэлцээрийг
та бүхэнд бол факсаар болон имэйлээр өгөх боломжтой. За тэгээд үндсэндээ бол 55.4 тэрбум төгрөгийг 2017 оны төсвийн тодтголд тусгуулан батлуулж чадсан байгаа. За энэ бол энийг хэрэгжүүлэхдээ бол засгийн газраас тодорхой журам гаргана. Ингэхдээ ямар хүрээнд ямар дүрм журмаар аль салбарт нь яаж өгөх талаар бол салбаруудын хилцээрээр зохицуулахаар байгаа. За зарим нь бол шүүмжилтэй байгаа. Энэгээр манай ялангуяа анхан шатны хороодын дарга нар урамшуул хэлбэрээр олгохоор засгийн газрын 150 дугаар тогтоолоор олохтой адилхан ингээл нэг ажилчдыг дүүгэндэг оноо баадыг хасдаг энэ хэлбэрээр өгөх юм бол байгууллагын удирдлагуудын үзмжийн асуудал болох учраас үйлдвэрчний хэвлэлийн байгууллагын зөвш урамшуул гэдэг үг томьёоноос аль болох татгалзъя. Гэхдээ нийгэмд бас зөв мессеж өгөхийн тулд энэ урамшуул хэлбэрээр засгийн газар томьёол байсан. Яг хилцээрт бол бодит орлогыг нэмэгдүүлэх. За энэ 55 тэрбум бол тодорхой тооцоо судалгаан дээр үндэслэж гарч ирсэн байгаа. Өөрөөр хэлэх юм бол 2014 оноос хойш цалин орлого нэмэгдээгүй. Тэгээ энэ маань өөрөө үндсэндээ бол 2016, 17 оны инфляц буюу төгрөгийн худалдаа авах чадвар 20 орчим хувиар буурсан. Энэ төгрөгийн худалдаа авах чадварыг 2017 онд багтаан нөхөх зорилгоор энэ 55 тэрбум төгрөгийг 2017 оны төсөвт бол тусгуулсан байгаа. Энийг юу гэсэн үг вэ гэхээр үндсэндээ бол нэг ажилтнанд нийт ажилчдын дундад цалингаар тооцож 30 мянган төгрөг байх юм аа. Энийг бол хэрхэн ямар журмаар ажилчдад дарамтгүйгээр олох талаар эрүүл мэндийн сайд үйлдвэрчний байгууллага хоёр хамтарч хилцээрээрээ ярилцсанаа гэсэн үг байгаа. Тэгэхээр бол үндсэндээ 55.4 тэрбум төгрөг. За мөн 2018 оны төсөвт бол 56.6 тэрбум төгрөгийг бол төсөвт тусахаар валютын сантаа ярилцаж мөн төсвийн өргөн барьсан төсөвт бол бүрэн туссан. За тэгэхээр энийгээ бол мөн 56.6 тэрбум төгрөгийг салбаруудын сайдын багцд өгөөд салбарынхаа хэлцээрээр хэрхэн худалдаа авах чадвараа нөхөх вэ гэдгээ бол зохицуулнаа. За мөн дараагийн дугаарт нь олон улсын валютын сантай үргэлжлүүлэн хилэлцээ байгуулахаар засгийн газар үүрэг авсан байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ хилцээрийн 7 дугаар заалтанд байгаа төсвийн байгууллагуудын төсвийн хэмнэлт өөрийн за орлогыг өсвөр зарцуулах. Дараа нь бичлэгийг авчих шиг. Борногч дараа нь бичлэгийг авахар болчихлоо. Хаагчаарай. Энэ хөгжлийн төв аялтын манай нэг найз гэдэг байна. Манайх бол өөр дээр мураад гэж шүү дээ. Тэгээд хөгжлийн төвөний надад линкийг явуулчих юм шууд. Манай хөгжлийн төв IT хаагчаарай. Би ч та найз шиг. Навшин гараа. Сонсож байна уу миний яриа? Цонтой найз байгаа хаа. Сонсож байна уу? Сонсогдохоо болчихлоо. Зэрэгтэй штэ. Мягмар дарга яриа сонсохгүй байна. За, босно одоо. Одоо ярих уу? За, зэрэг ярьчихаар шуугилдаад болохгүй шүү. Би бүх мэдээлэл өгсөний дараа та нартай ярилцах учраас зэрэгцэж ярихгүй байхыг хүсье. За, ингээд үндсэндээ бол энэ хилцээрийн энэ хилцээрт бол олон улсын валютын сантай хилэлцээг үргэлжлүүлэн хийгээд 2018 оны 2 дугаар улиралд цалин нэмэгдүүлэх хилцээрт дахин орох ийм чиглэлийг гаргасан байгаа. Учир нь гэвэл валютын сантай гэрээнд өөрчлөлт оруулахад бол 6-аас 8 сарын хугацаа шаарддаг. Маш их тооцоо судалгаа хийдэг учраас энэ удаадаа бид нар засгийн газар ажил аваад удаагүй байхад бол төсөвт бол тийм удаан хугацаанд ажиллах боломжгүй. Тодорхой валютын сантай тохиролцоо хийгээд төсвийг 17 оны төсвийн тодтгол 18 оны төсвийн төсөвт бол тодорхой их үүсвэр буюу нийтдээ 111 тэрбум төгрөгийг улсын төсөвт бол тусгуулахаар тусгасан байж байгаа. Тэгэхээр энэ хүрээнд бол үндсэндээ та бүхэн юу гэж ойлгох вэ гэхлээр цалин нэмэгдүүлэх хилэлцээ бол үргэлжлэнэ гэсэн үг. 2018 оны 2 дугаар улирал буюу 1-р улирал дуусангууд үйлдвэрчний хэвлэлийн байгууллага дахин энэ засгийн газартай цалин нэмэгдүүлэхтэй холбоотой хилэлцээ байгуулна. За энэ хилэлцээрийг яагаад ингэж 18 оны 2 дугаар улирал гэж байгаа вэ гэхээр валютын сантай тодорхой
одоо санхүүжилтийнхаа асуудлыг улирал тутам үйл ажиллагаагаа дүгнэж тайлагнаж одоо дараагийн санхүүжилтээ авдаг ийм зохицуулттай юм байна. Тийм учраас дахин нэг улирал өнгөрч юу асны дараагаар одоо хилцээ хийх боломжтой эдийн засгийнхаа өсөлт одоо төсвийн одоо бололцоотой нөхцөл байдалтайгаа уялддаг юм байна гэсэн ийм мэдээллийг бол өгсөн байгаа. Тэгэхээр бол цалин нэмэгдүүлэх хилцээр 2018 оны 2 дугаар улирлаас дахин үргэлжилнэ гэсэн үг. За эрүүл мэндийн салбарынхны хувьд бол энэ хилцээрийн хүрээнд 3 дугаар заалт мөн одоо 6 дугаар заалтанд бол одоо тодорхой бодиттой манай салбартай холбоотой заалт орсон. За энэ нь юу гэхээр 2017 онд багтаан эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан агчдын албан тушаалын ангилал, зэрэглэл, мэрэгжлийн ур чадвар, ажлын ачаал, үр дүн, хүлээх хариуцлага, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлтэй уялдуулан болсонгүй болгож 18 оноос үе шаттай шийдвэрлэнэ гэсэн хэрэгжүүлнэ гэсэн байгаа. Энэ нь юу гэсэн үг гэхээр өнгөрсөн одоо улсын хилцээр, салбарын хилцээр туссны үр дүнд хөдөлмөрийн сайд, эрүүл мэндийн сайдтай хамтарсан одоо ажлын хэсэг байгуулагдаад энэ одоо бол энэ сард ажил нь дуусаад 21 аймаг Улаанбаатар хотын бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд дээр үнэлгээний хороо ажиллаж энэ одоо дэд ажлын хэсэг ажилдаа базах шатнд байгаа. Тэгэхээр бид бол энэ одоо ангилал, зэрэглэл, салбарын ажилтнуудын цалингийн тогтолцооны шинжилгээг яалтчгүй хэрэг төсвийн боломжгүй байгаа ч гэсэн 2018 оноос эхлэн хэрэгжүүлэх ийм одоо шахалтыг үзүүлсэн. За үүний үр дүнд бол 2017 онд бол бичиг баримтаа бэлэн болгоод 18 оноос үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Тэгэхээр нөгөө нийтдээ бол нэг 5 орчим шатлалтай цалингийн доод шиг байгаа шүү дээ. Ангилал, зэрэглэл энэ бол бүрэн дүүрэн шинжлэх, ялангуяа шатлал хоорондын цалингийн мөнгөн зөрүү болж өөрчлөгдөхөөр нилээдгүй төсөвт ачаал өгөх учраас ямар ч байсан 2018 оноос хэрэгжүүлнэ гэдгээ бол тусгаж чадсан. За мөн 6 дугаар заалтанд эрүүл мэндийн даатгалын байгууллагын бие даасан байдлыг хангаж эрүүл мэндийн даатгалын санг эрүүл мэндээс салбарт шилжүүлж эрүүл мэндийн даатгалын одоо сангаас өрх сумын эрүүл мэндийн байгууллагад 2018 онд 5.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг орлох ийм заалт 6 дугаар заалтанд орсон. Энэ маань юу гэсэн үг гэхээр өнгөрсөн одоо салбарын үйлдвэрчний хэвлэлийн холбоо өнгөрсөн 8 жилийн хугацаанд бол гол юм бол эрүүл мэндийн даатгалын сан бол эрүүл мэндийн салбарын дийлэнхийг одоо санхүүжүүлж байгаа. Энэ даатгалын сан бол хөдөлмөрийн яамны харьяанд байсан. Энэ даатгалын санг эрүүл мэндийн одоо сайдын мэдэлд шилжүүлэх ийм одоо 9 улс төрийн томоохон шийдэл гарсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ерөөсөө одоогоор бол эрүүл мэндийн даатгалын сангийн одоо чөлөөт үлдэгдэл бол 400 гаруй тэрбум төгрөг байгаа. Цаашдаа одоо 800 орчимч байх бололцоотой гэсэн асуудлыг одоо байнгын хорооны зүгээс тавьж ирсэн. Тэгэхээр бол даатгалын сан маань эрүүл мэндийн салбарт ирнэ гэдэг бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, за мөн эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үндэмжийг нэмэгдүүлэхэд бодиттой үр дүн гаргахаар байгаа. Тийм учраас энэ одоо 2018 оны төсвийг дагаж гарч байгаа хуульд бол эрүүл мэндийн даатгалын санг бие даалгах замаар одоо эрүүл мэндийн салбарт шилжүүлж байгаа. Тэгэхээр хөдөлмөрийн яамд байсан одоо даатгалын сангийн бүтэц манай салбарт одоо бүрэн шилжиж байгаа. Гэхдээ энэ бол мэдээж хэрэг даатгалын сан бүрэн ирснээр даатгалын мөнгийг дураараа зарцуулах асуудал биш. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр бүх асуудал нь яригадаад ингээд цаашдаа энэ даатгалын эрүүл мэндийн даатгалын тухай хууль холбогдох дүрм журмуудын хүрээнд одоо энэ даатгалын сангаас одоо тодорхой цалин урамшууллыг нэмэгдүүлэх боломж бодвол бүрдэх юм а. Нөгөө талаасаа эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулиар эмнэлгийн бие даасан байдал хангах үүднээс одоо эмнэлэг өөрөө одоо хэмнэгдсэн төсөв одоо бүхэл одоо өөрийнхөө санхүүжилтийг бие даа шийдвэрлэх ийм боломжийг бас бүрдүүлнэ гэд. Ерөнхийдөө бол энэ улсын хилцээрийн явцад бол сонсогдож байна уу? Хөвсгөл байнаа л холбоо. За ойлоо. Ингээд үндсэндээ бол хөвсгөл юм болоод байна л да. За ингээд үндсэндээ бол эрүүл мэндийн даатгалын санг шилжүүлэх энэ тухайн асуудал бол одоо төсвийг дагаж гарч байгаа хууль, за мөн төсөвтөө батлагд эцсийн шатндаа 11 сарын 15-нд улсын төсөв батлагдсан. За энэ хүртэл бол бид нар одоо даатгалын сангаа яг энэ хിവэр нь одоо батлуулахаар ингэж хүлээж байгаа. За тэгээд энэ 5.2 тэрбум нь бол тодорхой одоо эрүүл мэндийн даатгалын сангаас
санхүүжүүлэх их үүсвэр нь бол бас өрх суманд бол нөлөөлдөг учраас энэ 5.2 тэрбум төгрөгийг бол тусгуулсан байгаа. За мөн одоо дараагийн нэг томоохон залт бол төсвийн байгууллагын нэлт өөрийн үйл ажиллагаанаас орсон орлогыг ажилчдын цалин хөлс орлого нэмэгдүүлэх их үүсвэр зарцуулах журмыг 2018 оны 1-р сарын 1-ээс эхлэн мөрдүүлнэ гэсэн байгаа. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр үндсэндээ бол өөр одоо байгууллагууд зөвхөн цалингийн сангаас гадна бусад сангуудаа нэлээдгүй хэмндэг. За энэ хэмнсэн мөнгөө бол өөрсдөө захиран зарцуулдаг, сангийн яамд хураалагч, төрийн санд хураалагчдаг. За мөн одоо үйл ажиллагаанаас орсон орлогыг одоо ажилчдынхаа цалин хүсийг нэмэгдүүлэх тухай зарцуулах эрхийг олох тухай журмыг бол 1-р улирал багтааж бол сангийн яамтай хамтран боловсруулж хэрэгжүүлэхээр байгаа. За мөн дараагийн нэг асуудал бол 2000 энэ хилцээртэй холбоотой одоо эрүүл мэндийн салбар, боловсролын салбар, соёл урлагийн салбарт хэрэгжиж байгаа бүх одоо нэмэгдэл урамшуулалт, нэмэгдэлтэй холбоотой бүх журмуудад шаардлагатай журмуудад бол нэмэлт өөрчлөлт оруулах 1-р улирал багтааж нэмэлт өөрчлөлт оруулах холбогдох санхүүжилтийг бол тухайн салбарт нь одоо шилжүүлэх асуудлыг бол ярилцсан. Тэгэхээр энэ бол 5-р заалтан дээр төрийн үйлчлэгээний албан агчдын нэмэгдэл хөлс урамшуулалттай холбоотой журмуудыг нөхцөл шаардлага уян хатан болгож шинжилж шинээр байгуулах замаар 2018 оны 1-р улирал багтаан хэрэгжүүлнэ гэсэн байна. Тэгэхээр манай салбарын удирдлагын хэвлэлийн холбооноос гол нь тавьсан асуудал бол засгийн газрын 150-р тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах, за мөн 9-р тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хамар хүрээр хөгжүүлэх. За ялангуяа одоо эм эргэлтийн сан, уламжлалт гээд 9-р тогтоол хамрагдаж чаддгүй олон газрууд байдаг. Эдгээрийг бол хамруулах зорилгоор одоо нэг номерт бол 9-р тогтоол 150-р тогтоол, за мөн дараагийн дугаарт одоо нөгөө тэтгэврийн хөнгөлөлтөө нөхцлөөр тогтоох ажил мэргэжлийн жагсаалт буюу 77-р нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн сайдын 77 тоо тушаал нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг илүү хүчтэй тавьж байгаа. Энэ нь бол нөгөө өнгөрсөн хугацаанд нөгөө нэмэгдэл одоо 10% хэвийн бус нөхцөлийг тогтоочихсон хэрнээ 77 одоо өөрчлөлт ороогүй одоо 2 жил гаруй хүлээж байгаа ажил мэргэжлүүд байгаа. Энийг бол өөрчлөлт оруулахаар явж байгаа. За тэгээд 150 дугаар тогтоолд яагаад нэмэлт өөрчлөлт оруулах санаачлаг гаргасан гэхлээр засгийн газрын 150 дугаар тогтоол одоо жишээ нь 10 хүртэл 11-ээс 15 гээд ингээд үлдэмгийн урамшууллыг заачихлаа. Баян онгор микрофоно хаачаарай. Хувь хэмжээ заачихлаар үндсэндээ бол бас төвөгтэй байдал үүсэж байгаа. Ялангуяа одоо аль болох ажил олгогчийн зүгээс үр дүнгийн урамшууллыг хасах, танах за 10% өстэй бол 5%, 8% өгж байгаа мэдээлэл байгаа. Заримд нь бүр өгөхгүй байгаа ч тохиол байгаа учраас аль болох дарамтыг багасгах хэтэрхий одоо нөгөө 10 хүртэлгээ заачаар бол бас дарамттай байгаа учраас энийг бол арай илүү уян хатан илүү үр дүнгийн урамшууллын хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор энэ одоо тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахаар байгаа. За үндсэндээ бол хэлэх. За 3.9-р заалтын хүрээнд бол юу гэж байгаа гэхлээр энэ нэлээд олон хүн амын бодит орлогыг нэмэгдүүлэх ялангуяа нийгмийн эмзэг бүлгийн нийгмийн эмзэг бүл ядуу нийгмийн хамгааллыг дордуулахгүйгээр 2017 оны төсвийн тодтголд одоо хүнс тэжээлийн нэмэгдэл 8 тэрбум, хүүхдийн мөнгөнд тэтгэмжинд 104.5 тэрбум, 2018 улсын төсвөлд хөтөлбөрийг хэрэгжүүлж 96 тэрбум тус тусгуулсан байгаа. За мөн 2016 оны нөгөө нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой дээрээс нь одоо тэтгэврийн насыг нэмэгдүүлсэнтэй холбоотой их хурлын одоо 29-р тогтоолын 12 6-р заалтыг бол эргэж харж ялангуяа нөгөө тэтгэврийн насыг 65 болгох үешттэй хууль хэрэгжиж байгаатай холбоотой 2018 онд бол нийгмийн зөрчлийн талууд судалгаа хийгээд тухайн хөдөлмөрчдийн хөдөлмөр эрхлэлт одоо цалин олгоход хэрхэн яаж нөлөөлж байгаа шаардлагатай бол энэ одоо хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах. Үндсэндээ бол тэтгэврийн насыг 2018 онд гэхэд 19 он гэхэд 61 болохоор байгаа. Тэгээ цаашдаа 65 болохоор байгаа учраас 19 оноос бол үйлдвэрчний хэвлэлийн байгууллагын зүгээс энэ тэтгэврийн насыг дахин одоо үргэлжлүүлэн нэмэгдүүлэхгүй байх энэ байр суурьтай байгаа. Энийг хийхэд бол тодорхой
тооцоо судалгаан дээр үндэслэж холбогдох журмуудад нэмэлт өөрчлөлт оруулж улсын хуралд өргөн барихаар бол талууд тохиролцсон ийм мэдээлэлтэй байна. Тэгээд одоо бол энийг бол арай илүү ойлгомжтой байх үүднээс та нарт одоо товчхондоо ингэж та бүхэн танилцуулъя. Үндсэндээ бол одоо одоогийн байдлаар бас нэг мэдээлэл өгөхөд хилцээрт бол үйлдвэрчний эвлийн байгууллагын зүгээс 6 төлөөлөлд орсон. За засгийн газраас 6, мөн ажил олгогч эзэдийн байгууллагаас 6 төлөөлөлд орсон. За хилцээрийн явцад ялангуяа бямб гарын өглөө бол бас эрүүл мэндийн салбар, боловсролын салбарын бол бас нэлээдгүй тодорхойгүй энэ одоо олох гэж байгаа 55 тэрбум, 56 тэрбум нь хэрхэн яаж олгодгийг ажилчдад дарамтгүй байх талаас нэлээд хүчтэй тавьсан. Тэгээ үүний үр дүнд бол эрүүл мэндийн сайд Саран гэрэл за мөн боловсролын сайд цогцлмаа нар бол хилцээрийн бүрэлдэхүүнд ороогүй ч гэсэн дуудаж ирж асуудлага тавьсан. Ажилчдад одоо энэ цалин орлого нэмэгдэл урамшууллыг дарамтгүйгээр олгох цаашлаад бол салбарын ажилтнуудын цалин бодиттойгоор нэмэгдүүлэх ийм байр суурийг илэрхийлсэн. Тэгээ үндсэндээ бол манай салбарын хувьд бол эрүүл мэндийн яамтай хилцээрээ байгуулагдсан учраас ойлголтын хувьд бол илүү тодорхой. Гэхдээ бол эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль эрүүл мэндийн байгууллагын одоо засаглалын бие даасан байдлыг хангах үүднээс одоо өөрийнхөө батлагдсан төсвөө өөрөө мэдэж захиран зарцуулах энэ их үүсвэрийг яахын тулд тусламж үйлчилгээний тухай хуулийг нэн дайруу хэрэгжүүлэх ялангуяа одоо хугацааны хувьд хойшлуулсан одоо тусламж одоо заалтуудыг яаралтай хэрэгжүүлэх дээрээс нэмээд даатгалын санг эрүүл мэндийн салбар 2018 онд авна гэдэг маань салбар дотроо цалингаа нэмэгдүүлэх хилцээрийг 2018 онд манай салбарын үйлдвэрчний хөвлөөс эрүүл мэндийн сайдад бол дахин одоо тавина гэсэн ийм байр суурьтай байгаа. Даатгалын сангаас хэдийгээр шууд үндсэн цалин нэмэгдүүлэх боломжгүй ч гэсэн 10 орчим хувиар одоо эрүүл мэндийн даатгалын сангаас одоо ажилчдад урамшуул тухайн байгууллагуудад урамшуул олох эрх зүйн зохицуултын хүрээнд цалин хөсөө нэмэгдүүлэх боломж байгаа гэдгийг харж байгаа. Гэхдээ хилцээрийн үеэр бол 20 орчим тэрбум төгрөгийг энэ хилцээрт тусгуулах санаачлагыг бол хөдөлмөрийн яамнаас гаргасан. Гэхдээ бол эрүүл мэндийн яам манай салбарын холбоо хоёр бол дотооддоо бас нэлээдгүй ярилцаад нэгэнтээ одоо салбарын төсөв манай дээр ирж байгаа заавал энэ улсын хилцээр дээр 20 тэрбум гэж тавих шаардлагагүй гэж бол хоёр тал үзсэн. Энэ нь бол магадгүй 20 тэрбумыг салбар дотроо тооцоо хийгээд өшөөч нэмэгдүүлэх боломж гарц байж магадгүй. Тийм учраас 20 гэж тавьчвал тэрнээс цааш нэмэх боломжгүй болчих учраас бид нар салбар дотроо салбарынхаа хилцээрээр ярья гэсэн ийм байр суурийг дээр тогтоод үндсэндээ бол зөвхөн өрх сумын 5.2 тэрбум төгрөгийг энэ хилцээрт тусгасан ийм байгаа. Тэгээд өгөх мэдээлэл бол ингээд дуусж байна. Тэгээд манай хороодын дарганараас асуулт тодруулах зүйл байна. Ойлгомжтой бах тийм. Ерөнхийдөө бол энэ хилцээрийн бямб гарагт хилцээр үзгэлсэн одоо манай холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурал Баасан гарагийн 17 цагт бол их хурлын төлөөлөгчөө сонгох хурал болсон учраас тэр хурал дээр хилцээрийн явц засгийн газраас тавьж байгаа байр суурийг бол хороодын дарга нартаа мэдээлчихсэн учраас мэдээлэлтэй байгаа. Тэгээ ерөнхийдөө бол өнөөдөр яг эцэслэж үзүүлэх шатандаа бол ингэж байгуулагдсан. За дахин нэг бас мэдээлэл өгөхөд бол үндсэндээ энэ хилцээрт бол хилцээрийн хугацаанд бол үйлдвэрчний эвлийн 6 төлөөлөл бүхийд хилцээрийн хугацаанд байсан. За ингээд энэ хугацаанд бол яг хилцээрийн зүйл заалт бүрээрээ тохирсны дараагаар энэ хугацаанд бол нэлээдгүй маргаан үүссэн үйлдвэрчний эвлийн байгууллагын зүгээс хилцээрийн хэд хэдэн заалтаар ялангуяа цалин орлоготой холбоотой заалтаар одоо нөхөн олгуур юм уу эсвэл одоо олгуур гэдэг байдлаар хүлээж авах боломжгүй гэсэн байр суурь дээр хэд хэдэн заалтын хүрээнд хилцээрийг бол завсарлаж засгийн газарт бол дахин боломж олох ийм одоо нэлээдгүй ширүүн хилцээрүүд болсон. Тэгээ үндсэндээ бол хилцээрийн хугацаанд яг үзүүлэх шатанд бол боловсрол шинжилгээ ухааны үйлдвэрчний хөвлийн холбооны дарга хилцээрт одоо гарын үсэг зурхгүй гэсэн ийм байр суурийг илэрхийлсэн. За манайх бол заавал 50%-аар нэмэгдүүлнэ. Ингэснээр одоо бид нар бол энэ хилцээр чинь зурхгүйгээр хилцээрийг нэг бараг 40 орчим минут орхиж гарсан. Тэгээд ахиад бол газрын дарга боловсролын сайд нь бол бас араас нь уцтж жагаад эргэж орж ирсэн. Тэгээ үндсэндээ бол нэгэнтээ олонхороо нилээдгүй энэ олон хоногийн хугацаанд ярьсан энэ хилцээрт бол гарын үсэг зурхгүй байна гэдэг бол болохгүй гэдэг асуудлыг үйлдвэрчний эвлийн байгууллага аль аль талаасаа тавьсан. Тэгээд багш нартайгаа уулзаад зөвшөөрөх юм бол би гарын үсгээ зуръя гэсэнтэй үндсэндээ бол ням гарагт нь энэ хилцээрээ бол анхан шатны хороодын дарга нартай танилцуулаад тэгээ одоо зөвшөөрөөгүй юм байлээ. Тэгээ одоо болтол
боловсролын үйлдвэрчний холбооны Батцэрэг дарга бол хилцээрт гарын үсэг зураагүй одоо 11 сарын 13-наас ажил хаялт хийн. Тэгээ ажил хаялт зохион байгуулах ажлын хэсэг төр хороо байгуулсан ийм мэдээлэлтэй өнөөдөр бас түрүүхэн 11 цагт хэвлэлийн баг хурал хийсэн ийм мэдээлэлтэй байгаа. За манай холбооны хувьд бол бид нар гişүүдээ ахшны хороодоо эмч ажилтнуудаа мухардмал үр дүн гарахгүй ийм юм руу түлхэх ийм зорилго байна. Тодорхой хэмжээнд хилэлцээ бидний хүссэн хэмжээнд биш ч гэсэн тодорхой үр дүнгээр гарахгүй бол энэ хилцээрийг хэрэг үзэглэхгүй бол улсын төсөвтөртэй тэргүй 10 сарын 15 13 гэхэд бол бараг одоо батлагдаад байнгын хороодоо дэмжигдсэн ийм байдалд орох учраас одоо байгаа энэ одоо 111 тэрбум одоо төсөвтөө батлуулж авч дараагийн одоо үр дүнгуудыг гарах ийм хэрэгцээ шаардлага. Бид бол одоо ялангуяа одоо ажил хаялт тэмцэл хөдөлгөөн гэхээс илүүтэй 55 тэрбумаас хэдэн тэрбумын салбартаа авах уу, эх оны 56 тэрбумыг аль үйлрэлдээ яаж өгөх үү гэдэг юм одоо ярьж ах цаг хугацаа учраас бид бол салбарын үйлдвэрчний холбоо ийм байр суурьтай байгаа. За сая хуралд ирэхийнхаа өмнө бас Монголын үйлдвэрчний холбооны ерөнхийлөгч Амгаланбаатар ерөнхийлөгчтэй бас уулзчаад гарч ирлээ. Тэгээд энэ дээр бол боловсролын үйлдвэрчний хөвлөл одоо зөвшөөрөхгүй Монголын үйлдвэрчний холбоо зөвшөлтсөнд хүрээгүй гэсэн ийм байр суурийг илэрхийлээд байна. Та ямар байр суурьтай байна гэсэн. За бид бол цуг байжгаад гарын үсгээ зурсан. Төлөөлөгчдийн дийлэнх олонх нь одоо зөвшөлтсөж ярилцж байгаад ингээд хийсэн учраас энэ хилцээр бол хүчин төгөлдрөө гэсэн ийм байр суурийг илэрхийлсэн. За тэгээд бүх талууд бол тамгаа дараад гарын үсгээ зурчихсан. Дээрээс нь энэ нөгөө одоогоор бол хөдөлмөрийн бишээ ажил олгогч эзэдийн байгууллага гарын үсгээ зурсны дараа одоо анхшны хороод руугаа албацсан хилцээрийг бол одоо салбарууд руугаа хөргүүлнэ гэсэн ийм байр суурьтай байгаа. Тэгэхээр бол өнөөдрийн хийсэн мэдээлэл бол Монголын үйлдвэрчний холбооны одоо бас байр суурь гэж ойлгож болно. Яагаад гэвэл одоо Амгаланбаатар ерөнхийлөгчдөө бас энэ чи одоо зарим төлөөлөгчд нь гарын үсэг зурхгүй болохоор үргэлжилж байгаа гэж зарим салбарууд нь үзээд байна. Юу гэж ойлгох вэ гэж ингэж асуусан учраас бид нар өмнө нь ажил олгогчдын байгууллагч, үйлдвэрчний хэвлэлийн байгууллагч гэсэн байхгүй байгаа хүмүүс нь гарын үсэг зураагүй ч байсан хилцээр өгөж хэрэгжээл явдаг ийм одоо практик туршдаг байгаа учраас энийг бол хилцээр мөн хүчин төгөлдрөө гэж ийм байр суурийг илэрхийлсэн байгаа шүү. За ингээд аймагуудынхаа микрофоныг нээчээ. Асууж тодруулах. За манай хороодын дараанараас асуух зүйл байна уу? Байхгүй зарим цайны цагтаа хагалгаатай энэ төр хүмүүс байгаа бол мэдээлэл өгөөд дууссан учраас хилцээрээ тараацсан тийм авцсан учраас ажилтаа усыг явуулж байна. Зураг авах чи хэдүүлээ бишээ хараад. Асуух байна уу? Байна уу? Осэн гэж масууя. Байна уу? Сонсож байна уу? Сонсож байна. Одоохон байж байгаа. Нэрс шүү дээ. Осэн одоо тэргүүлэгч Анжмал хэлэх байна. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргье. Эрүүл мэндийн ажилчдын зөвлөгнөөс эрүүл мэндийн ажилтан буюу туслах зөвлөгч гэдэг нэршилтэй нөгөө оруулж төвийн шүлжин тариулах асуудал хурал цуглаан одоо болсон боловч яг амьдрал дээр хэрэгжихгүй байгаа маа. Тийм учраас энэ асуудлыг бас давхурдан тавьж энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. За, наадхи чи маш сайн мэдж байгаа шүү. Туслах сувилагчийн асуудал одоо ялангуяа туслах сувилагч, эмнэлгийн үйлчлэгч гээд яг эрүүл мэндийн салбарт зөвхөн байдаг энэ мэрэгчлүүдийг ТÜ-ийн нөгөө англи зэрэгэлд нь хамруулахаар одоо нөгөө би түрүү үнэлгээний хороо гэж яриад байсан. Тэр одоо юмд бол орчихсон явж байгаа шүү гэдгийг хэлье. Тэгэхээр бол англи би түрүү ярьсан англи зэрэглэл батлагдаад хэрэгжих үед бол энэ одоо бүх асуудлууд шийдэгдэнэ гэсэн үг. Харин манай аймагуудад ялангуяа нөгөө цалингийн англи зэрэг зарим нь ТÜ-ийн 2-той байгаа хүн 3-таа орох хэрэгтэй гэдэг тийм тодорхой албан тушаалд орхисон тийм заалт юунууд байвал тэрийгээ бол бас салбарын холбоонд яаралтай бас ирүүлээрээ 32 30 37 гэсэн утсаар факсаар за мөн холбооны имэйл болон веб Facebook хаягаар илгээх боломжтой шүү гэдгийг хэлье. За өөр асуулт байна уу? За баярлалаа. Сайн байна уу? Минутаараа сайн байна уу? Дорногоо ярьж байна. За. За, бид баяр хүргэе. За баяр тийм ээ.
За хоёрдугаарт яг үгээр энэ эм чимлэгийн амжилтнууд гэдэг ингээд одоо уламжлалт эм эргэлтийн сан гэдэг орох юм байна. А өрхүүд яах вэ? Өрх айгүй хэцүү. Тэрээс санхүүжилт маш бага ирдэг тэгээд хамруулах уу тийм ээ? Яг адилхан. Мөнгөн дүнгээр нь хүн нэг бүгээр нь тооцож гаргана. Тэгэхээр танаа байгууллагууд хүнийхээ тоог л зөв үнэн бодиттой гаргаж өгдөг бол тэр хүнийхээ тоогоор өгөх. Нийт мөнгөн дүнгээр өгөхөөр бас харилцан адилгүй олгогдох учраас энэ мөнгийг хүн болгоны тоогоор олгоно гэсэн үг. За Нягтлахууд ажиллаа сайн их хэрэгтэй. Хүний нөөцөө тоогоос зөв. За баярлалаа за дурган. Байна уу? За байна. Байна уу? Өвсөө. За. Усан эцэг үүдсэн ороонд алтан гэрд байна. Сайн байна уу? За сайн байна алтан гэрд юм чи. За. За энэ ингээд би бас нэг асуулт тавья. Энэ эмнэлгийн эмч ажилтны норм баримтыг эрүүл мэндийн яамнаас батлах ёстой. Энэ норм баримтыг одоо энэ хүний өөрийнх нь ажлын үнэлэмжээр ингээд цалин олгоё гэсэн асуудлыг тавих гэхээр норм баримтыг батлагдахгүй учраас тийм ээ. Энэ асуудал ингээд бидний цалин мөнгөний асуудал бас хүнд байна. Тийм учраас энэ яаралтай норм баримтыг батлаад үнэхээр норм баримтаас илүү ажиллаж байгаа хүмүүстээ тэр мөнгө урамшуул юм уу төлөв түүшлэгээр асуудлыг шийдэх асуудлыг шийдвэрлэх талаас нь бас сайн ярьж өгмөр байна. Энэ талаар та бас энэ үйл ажиллагаа бас дэмжиж эрүүл мэндийн цайдын одоо 2-3 жил ярьж байгаа юм л дээ норм баримтыг батлагдах гэж байгаа батлагдах шатандаа явж байгаа гэдэг ингээд энэ шийдэгдэх байна. Энэ талаар бас та бас тэр 3 талын хэлцээр эрүүл мэндийн цайдын ярилцах энэ асуудлыг шийдье. За баярлалаа. За яг наадах чинь биш үү? Норм ТV-ийн хувьд бол салбарын хилцээрт орцсон явж байгаа. Одоо бидний нөгөө цалингийн тогтолцооны шинжилэл гэдэг шүү дээ. Одоо энэ хийгээд байгаа судалгаа, дуусж байгаа судалгаа. Энд бол нөгөө ачааллыг нь ингээ үнэлчихсэн. Одоо илүү ачаал ихтэй, илүү өндөр юутай байгаа нь одоо илүү өндөр цалин авах ийм л юм гарах болов гэж тооцоолж байгаа. Талтайгаа үйлдсэн цалингийн тогтолцоон шилжнэ гэсэн үг. Тэгэхээр тэндээс бол бид нар 12 сард энэ одоо дэд ажлын хэсэг байгуулагдсан үнэлгээний хороодын ажлын үр дүнг бол 12 сард гарна. Шаардлагатай бол бид нар нормативын асуудлыг энэ цалингийн тогтолцооноос тусад нь авч тавина гэж тооцоолж байгаа гэсэн үг. За баярлалаа. Ойлгомжтой юу? Өөр асуулт байна уу? За. Байна, дорн байна. За, Дорнод аймаг сайн байцгаана уу? За, энд нэг нөгөө 29-ийн 5-аар уламжлалт хамгаалахны төвийн эмнэлгүүдийн асуудал бас олон жил яригдлаа. Энэ асуудал ерөөсөө огт шийдэгдэхгүй байна. Тэгээд бусад аймагуд ямар байдгийг манай аймгийн хувьд бол 2 асуулт нь эмийн одоо өр айгүйх байна. Эмийн өрнөөсөө одоо яаж гарах ухаанаач олох байлаа. За зарим аймагуд дээр энэ туслах сувлагчийн 5 жилийн нэмэгдлийг 5 жил тутам 6 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгогдсон гэд байхыг. Тэгээд манайх одоо бас олгогдоогүй байгаа юм болов энийг асуумаар байна. За ер нь бол цалингийн сан огт хүрэхгүй байгаа. Цалингийн сан хүрэхгүй байгаа шалтгаанаар одоо янз бүрийн нэмэгдэл урамшууллууд хасагдж байна. Ялангуяа үр дүнгийн урамшуулал бол байнга яг одоо тэр ирж байгаа төсөвтөө биш ингэж бүрдэж олгогдож байгаа. За дараагийн нэг юм нь болохоор 275-аар сүрээгийн ажилтнуудын цалин нэмэгдсэн. Энэ манайх бол 10 сарынхаа өгсөн байгаа. Тэгээд юун дээр тушаал дээрээ бол 9 сарын 1-ээс гэж байгаа. Зарим аймагуд ч гэсэн 7 сарын 1-ээс өгсөн энэ төр гэсэн ийм юмнууд явагдаад байгаа. Энэ талаар бас нэг мэдээлэл өгөх үү. За баярлалаа оюун чимгээ. Тэгээд өрхийн эрүүл мэндийн төвүүд бас юу яадгүй нөгөө түүгээр түү эмээр ерөөсөө цалинждаггүй. Тэрнтэй л нэг дүүлцүүлсэн хэмжээний юм юу гараад байгаа. Одоо яг энэ нөгөө зэрэглэл ангилд маань өрхийн эрүүл мэндийн төвийнхэн маань бас орох бах тийм ээ гэж бодлоо. За санал нь тусаагүй болвол орохгүй шүү. Саналаа өгөөрэй өрхийнхэн. Одоо Улаанбаатар хотод хэд өрхийнхэн одоо л өдөршний хөвлийн хороо байгуулж дөнгөж бүрлдэж эхэлж байгаа. Хөдөө орон нутагт бол одоо дархан, дорнод орхон гээд өрхийнхэн үйлдвэршний хөвд байдаг газрууд да ялангуяа өрхийнхэн энэ англи зэрэгэлд бол одоо төдийлөн саналаа өгөөгүй гэж магадгүй шүү. Тэгэхээр тодорхой тэр англи зэрэглэлээрээ түү эмээрээ явдггүй газрууд одоо түү эмийнхээ аль шатнд байх ёстой гэдэг тодорхой саналаа хүргүүлээрэй гэж хэлмээр байна. За ерөнхийдөө бол
оюун чимээгийн тавьсан асуудалд базаад хэлэх бол үндсэндээ эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний хэвлэлийн холбооноос одоо анхлаасаа улсын 3 талд салбарын эцсэрийн хүрээнд хийгдсэн энэ одоо намрын тэмцлийг бол бид нэр төлөвлөгөөтөөр хийсэн. Зүгээр одоо боловсролын салбарыг юм уу дагаад юм уу одоо ингэж хийгдсэн тэмцэл биш. Бид бол одоо ажлынхаа төлөвлөгөөнд хавар цалин орлогыг нэмэгдүүлэх юм одоо компанид ажлыг хийнэ гэсэн ийм төлөвлөгөөнийхөө дагуу эдгээр бол тэмцлүүдийг үүшдтэй шуурхаа зөвлөлдөж гүйцэтгэх зөвлөлийн хурлыг бол энэ хугацаанд тэмцлийн үед 3 ч удаа хийчлээ тийм ээ. Тэгээд тэргүүлэгчдийн урлыг ч гэсэн хэд удаа хийсэн. Орон нутгуудтайгаа маш их шуурхаа холбогдсон аймгийн үйлдвэрчний хэвлэлийн холбоо данхан шатны хороод бидэнтэй маш сайн холбоотой хамтарч ажилласны үр дүнд огт одоо хөрс өх ерөнхий сайд сайд болоод цалин нэмж чадахгүй тийм мөнгө байхгүй гэдэг ийм мэдээллийг хийж ирсэн засгийн газраас 111 тэрбум төгрөгийг цалин орлогыг нэмэгдүүлэх үндсэндээ бол энэ хилцээр туслагдсан мөнгөн дүнгуудыг нийтэд нь базаад үзэх юм бол 400 гаруй тэрбум төгрөгийг энэ одоо төсөвт бол тусгаж чадсан байгаа. Дээрээс нь эрүүл мэндийн даатгалын санг одоо олон ч сайд нар энэ даатгалын санг салбартаа авах гэж үзсэн. Эрүүл мэндийн даатгалын мөнгөөр даатгалын байгууллагын барьж хашааг барьдаг байсан бол одоо эрүүл мэндийн салбар өөрөө мэддэг. Гэхдээ эрүүл мэндийн даатгалынхаа үндэсний зөвлөлийн хяналтанд ор хийх ийм боломжийг бүрдүүлсэн. Мөн энэ одоо тэмцлийн үр дүнд одоо 3 сард бид нар сүрээгийн эмч мэрэгчлэнүүдийн улсын зөвлөгөөнийг хийж сүрээгийн одоо хүний нөөцийн дутагдал одоо хөдөлмөр хамгааллын асуудлыг хөндөж тавьж хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийсний үр дүнд бол 275 дугаар тогтоолыг гаргасан. Тэг үндсэндээ одоо 275 дугаар тогтоол бол бидний тооцоож байгаагаар бол миний мэдхийн халдвар төвчин судлалын үндэсний төвд бол бид нар эрүүл мэндийн яам сангийн яамтай бол 436 тэрбум төгрөгийг бол эрүүл мэндийн салбараас хэмнэгдсэн төсвийг сүрээгийн эмч мэрэгчдүүдэд зарцуулсан. Тэгэхээр энэ бол бүх аймаг Улаанбаатар хотод яг л ижлэхэн үндсэн цалингаар нь тооцож одоо энэ санхүүжилтийг олгож байгаа учраас халдвартай эмнэлэг гэхэд 7 сарын 1-ээс олгосон байгаа. Тэгэхээр бол санхүүжилтээ яаж авсан байна? Эрүүл мэндийн газруудтайгаа их сайн ажил. За зарим аймагуд нь 10 сараас биш шүү. Засгийн газрын тогтоол чи 9 сараас гэж гарсан. Гэхдээ сангийн яамтай бид нар тохиролцохдоо энэ хугацаанд бол эрүүл мэндийн яамны санхүү эдийн засгийн хэлтээс бол энэ тогтоолынхаа төслийг техникийн алдаатай оруулсантай холбоотой бол 7 сарын 1-ээс гэсэн томьёолоор оруулах байсныг 9 сарын 1-гээ томьёолоор оруулчихсан. Гэхдээ санхүүжилт нь бол одоо 7 сарын 1-ээс олгохдоор ингэж хуваарлагдсан байгаа. Тийм учраас бол салбарын үйлдвэрчний хэвлэлийн холбоо бол нэгэнтээ хилэлцээр 3 дугаар улирлаас гэсэн байгаа учраас 7 сарын 1-ээс нөхөн олгох ёстой гэсэн ийм байр суурьтай халдвартай эмнэлгийнхэн бол нөхөж олгосон байгаа. Тэгэхээр бол аймагуд маань одоо хэдэн төгрөг яаж авсныг эрүүл мэндийн яамнаас хэдэн төгрөгийн санхүүжилт авсан гэх шаардлагатай надад бол бүх аймагуудад мөн дүүргүүдэд одоо нийт хичнээн төгрөг тусгасан сангийн яам дээр хийсэн тооцоо нь бол байгаа. Яг эмнэлэг дээр хийх гэсэн тооцоо бол надад байхгүй. Тэгэхээр бол тодруулж мэдэх шаардлагатай гэвэл бол мэдэж өгч болно гэж бодож байна. За цалингийн төсөв хүрэхгүй, эмийн төсөв хүрэхгүй одоо энэ асуудал яг үнэндээ болвол одоо үйлдвэрчний хэвлэлийн байгууллагын хийдэг ажил биш ээ. Ер нь бол одоо өнгөрсөн хугацаанд цог цэцэг сайд гэхэд одоо олон жил хуримтлагдсан өрийг тэглэлээ гээл одоо хэвлэл мэдээлэлээр нилээдгүй ярьсан. Тэгэхээр үйлдвэрчний хэвлэлийн байгууллагын барьдаг зүйл бол ерөнхийдөө хөдөлмөрийн хуулийн хүрээнд хөдөлмөрлөх эрх ашигыг хамгаалах тэгээд байгаа одоо нийгмийн баталгааг хүрсэн төвшнгөөс бууруулахгүй байх ийм л зарчмыг барина. Тэгэхээр одоо эмийн өмөр яарчлаа үйлдвэрчний хэвлэлийн тэрэн дээр эмийн өрийг тэглэх гээд ч юм уу эсвэл цалингийн сан хүрэхгүй байна гэд урамшуулах хэвээр байх ёстой нэмэгдлээ л авах ёстой. Цалингийн өр үүсэж байгаа асуудал тухайн байгууллагын эдийн засагч тухайн байгууллагын дарга нэгтлэнгууд ажиллаа муу хийж тооцоолол төсөө муу батлуулсантай холбоотой үр үүсэж байгаа учраас үнэхээр энэний хариуцлагыг хүлээх асуудал бол тухайн байгууллагын дарга нэгтлэн эдийн засагч нартай л ярина. Тэгэхээр бол ихэнх байгууллагууд дээр цалингийн үр үүсэж байгаа бол өрөө үүсгээл оны эцэст өрөө тэгэлдэг шүү дээ угаасаа. Хуримтлагдсан өрөө тэглээл явд. Тэгэхээр бол бид нар цалингийн сан хүрэхгүй байна. Энийг
Энийг хас гэж ярихын оронд бид нар одоо байгаа орлогоо хадгалж хамгаалах одоо үлдсэн онуудад олгох энэ нэмэгдэл урамшууллаа бүрэн дүүрэн одоо олгох энэ асуудал дээр л илүү одоо ач холбогдол өгнө л гэсэн ийм байр суурьтай байгаа. Түүнээс биш одоо аль аймгийн эмийн өрн, аль аймгийнхэн цалингийн сан нь өртөө байгааг салбарын холбоо зохицуулна гэвэл үнэхээр юм бэрх. Гэхдээ эрүүл мэндийн сайдтай болвол эрүүл мэндийн сайд томилогдсон одоо өдөр нь болоод үйлдвэршин хэвлэлийн байгууллагыг хүлээж авч уулзсан. Гэхдээ болвол үйлдвэршин хэвлэл ажилчдынхаа төлөөллийн байгууллагыг хүндэтгэж хамтарч ажилланаа. Тэгвэл болвол дотоод одоо салбартаа болохгүй бүтэхгүй байгаа асуудлыг тусгайлан одоо дотооддоо ярих гэдгийг болвол бид нар зөвшөлдсөн. Тэгэхээр болвол бид нар цог цэцэг сайдыг анх сайд болонгууд нь 21 аймаг Улаанбаатар хотын төлөөллийг байлгаж уулзж исэн. Тэрнтэй адилхан одоо энэ салбарын сайд одоо холбогдох эрх бүхий хүмүүстэй эрүүл мэндийн салбарын шинжилэл, эрүүл мэндийн салбарт болохгүй бүтэхгүй байгаа хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудлуудаараа бас 21 аймаг Улаанбаатар хотын анхан шатны хороодын дарганараа хамруулсан одоо ийм зөвлөлт уулзалтыг бол хийхээр бол төлөвлөж байгаа. Энэ уулзалтыг бол 11 сарын одоо дундуур хавцаа хийхээр төлөвлөж байгаа. Тэгээ энийг бол ховыг нь эрүүл мэндийн яамтай ярьсны дараа 21 аймагуудтай бол аль биесээр зарлана гэж бодож байгаа. За өөр асуулт байна уу? За баяуулгий. Нэгдсэн мэлгийн үйлдвэршинлийн дарга Багчаан эмч байна. За тав хүнд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд тав хүн маань ингээд сайхан тэмцлийнхаа төлөө ингээд сайхан үрдэн хөрсөндөө манай ажилчид маш их баяртай байна. Тэгээд одоо би нэг асуултаас одоо бусад аймагуудад ямар байдлаар байгаа юм бэ? Энэ алсын дуудлагын алсын дуудлагын томилт гэдэг нэг байгаа. Энэ бол нөгөө 150 151 дугаар тогтоолоор засгийн газрын тийм тогтоолоор батлагдсан байгаа шүү дээ. Одоо цалингийн доод түвшингийнхаа 10-аас 15% тэнцэх хэмжээний мөнгийг эмч эмнэлгийн ажилч нэг удаа яваад ирэхэд олгоно гэсэн ийм тогтоол байгаа. За энэ тогтоолыг ерөөсөө ингээ хэрэгжүүлэхгүй байна. Тэгээ хэрэгжүүлэх гэсэн чинь энэ яг нөгөө цалингийн доод түвшин маань бас нэмэгдсэн болохоор бас мөнгө нь их болоод байна. Тэгэхээр энэ дээр яг тохирч чадахгүй байна. Тэгэхээр энийг төсөв хэтрэх гэдэг гээл бас тэгээ олохгүй байна. Тэгээд энэ талаараа бас нэгдсэн журмаараа одоо дахиад нэг тогтоол гаргах юм уу? Одоо яаж тогтоодгийг бас энийг нэг журам боловсруулаад гаргаж өгөх юм уу? Бас энэ алсын дуудлагын бас томилт бас авч чадахгүй байна. Одоо яг хэдээр өгөөд вэ? Яаж өгөөд вэ? Одоо өгөхгүй байгаа. Наад чинь 4 жилийн өмнө ерөөсөө томилт энтрийг хаацсан байгаа шүү дээ. Тэгээд тэр 4 жилийнхаа хаацсан гэдэл тэр чигээрээ тэгээд өгөхгүй байгаад байгаа байхгүй юу. За ингээд одоо өнгөрсөн жилээс авъя гэд ирэхээр тэр тогтоолыг бариад орохоор эн чинь арай хитрхэ байна. Хуучин бол нэг 12 мянгараа өгчээсэн инээдрэ гэсэн юм яриад байгаа. Гэхдээ бол яг үндслэлээрээ бол яг хэдээр өгөх ёстой юм бэ гэдгийг бол яг шийдэж чадахгүй байна. Энд дэр нэг тогтсон нэг журам гаргаад авмаар юм шүү гэсэн нэг асуудал байна. За тэгээд баярлалаа. 151-ийг бол яг үндэ засгийн газрын 150 дугаар тогтоолыг манай салбарын үйлдвэрчний хэвлэлийн холбооноос анхны драфтыг хийгээд одоо багш нарын авдаг үр дүнгийн мөнгө урамшууллын журман дээр суурилж анхны суурь нь гарч ингэж батлагдсан. Тэгээ энэ дээр бол 151-ийг бий болоод ерөөсөө өөрчлөх шаардлагагүй гэж бодож байна. Тэгэхээр одоо та нар яг хэдэн төгрөг өгөөд байгаа эсвэл бүр огт бүгдээрээ огт өгөхгүй байх уу гэдгийг тодорхой болгоод 151-тэй холбоотой одоо тухайн жилд нь микрофоныг хааж байгаарай. 151-тэй холбоотой тухайн жилд нь хичнээн төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгаа. Тэрийг одоо эрүүл мэндийн сайдаас одоо энэ төсөв мөсөв засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гарах асуудлыг яриул яасан. Түүнээс нэгэнтээ ингээд хөдөлмөрийн өсний доод хэмжээ нэмэгдэхэд энэ нөгөө алсын дуудлагын нэмэгдэл чинь нэмэгдэх ийм боломжийг бид нар энэ тогтоолд бий болгосон. Энийг бууруулж журам гарах биш, энийг хэрэгжүүлэхийг шаардвал яасан. Зөв харин тэгээ бусад аймагуд одоо яаж олгож байгаа юм бэ? Бусад аймагуд яаж юм мэдээлэл өгөөрэй. Тэгэхээр энэтэй холбоотой тухайн байгууллагууд хэдэн хүн байна уу?
тэр мөнгөө эрүүл мэндийн яамнаас нэхүүл яасан. Одоо энэ нэмэлт хэлцээрээр тийм ээ. Одоо бид нар тэгтээ түрүү хэлцээрт орох гэдэг шүү дээ. За. За тэр томилтоодоос асуудал Хаанх вэ? манай би Усаамг манайх нэг удаагийн томилт 12,000 төгрөгөөр олгодог юм уу? Ойрын алсын дуудлаганд явсан эмч совилогч эмнэлгийн ажилчид хийж олгож байгаа Усаамгийн хувьд тий. За ойлголоо 12. Говьалтай асуух зүйл байна. За говьалтай. Говьалтай аймагаас асууя. Төвшин жаргал байна. Сайн байцгаана. Би За эхлээд говьалтай дараа нь орхон шүү. За дараа нь сайн говь. байцгаана уу? За би ингэсэн энэ эрүүл мэндийн салбарын энэ хилцээ зүй болж байгаатай холбогдуулаад нэгэнт яригдсан юм чинь энэ үндсэн мэрэгжлийн суралцж байгаа эмч нарын энэ сурах үеийн 2 жилийн одоо үндсэн мэрэгжил 2 жил 3 жил болчихсон цалинтай цалингүй одоо төрийн санд орж байгаа хүмүүс нь арай цөөхөн ихэнх нь ингээд одоо бас юм байгууллагаас явж байгаа ч гэсэн цалингүй явж байгаа. Анх удаа ингээд суралцахаар явж байгаа резидентүүд маань ингээд 3 сарын цалин аваа явдаг. Тэрнээс цаашх нь яах вэ? Сургалт нь 2 жилийн хугацаатай. Тэгээд суралцаж төгсөж ирээд энэ ажиллаж байгаа хүмүүс маань дахиад дээшлүүлэхэд явна гэхээр 6 сараа. 6 сар явахад бас цалингүй. Энэ бас нэг байгууллага нь аргалж байгаа нэг 2-3 сар марын цалин яадаг шүү. Энэ журмыг бас оруулаад цалинтайгаа суралцаа явуул эрүүл мэндийн салбар. Энэ хилцээт оруулах зүгээр юм уу тийм санаа. Говьалтай юу сая? Инженер байна, сувлэгчнэр байна. Тийм говьалтай ярьж байна. Сувлэгчнэр Байгууллагын захиалгаар сурж байгаа үедээ та нар чинь. Тэ? Захиалгаар сурж байгаа юм үгүй аа. төрийн шангаар. Төрийн сангийн шугамар жилийн хугацаанд бол ямар цалингүй шүү дээ. Төрийн сан ч гэсэн адилхан. бусад аймагуд адилхан уу? Цалин авдаг аймагуд байгаа да. Бүгд адилхан уу? Адилхан байгаа. За ойлголоо. Зөвхөн эрдэнэт биш нөгөө 3 сар 6 сарын курсүүд ч гэсэн орж байгаа тийм ээ? Дээшлүүлэх. Олгох. За. Байна уу? За доронтой. За ойлголоо саналыг авлаа. Дараа нь Орхон аймаг шүү. За өдрийн мэнд надад нэг асуулт байна. Энэ нөгөө өвчтөн хөрөгдөг байхгүй юу энэ зөвлөгч нар? За. Орхоноос Улаанбаатар ороо буцаад эргээд ирэхэд талдаа 6-7 цаг явдсан штэ. Тэгсэн мөртлөө зөвхөн хоолны мөнгө нэг 16,000 төгрөг өгдөө. Энэн дээр манайх их гомдолтой байд юм а. Энийг одоо яаж зохицуулах вэ? Энэ 150-аар 51-ийг хэрэгжүүлээд явжвал орон нутгийнханд болох уу? Төсвийн тусгаад өгчвөл 51-ээс чинь болдог байхгүй юу? Байгууллагын унаагаар яваад тэр унаагаараа ирж байгаа юм чинь ингээд томилолтч байхгүй зөвхөн замдаа одоо нэг 2 удаа хоолнд орох 16,000 төгрөг өгдөг байхгүй юу? Тэгээ тэр ажилтан болвол яг үнэндээ бол талдаа 6-7 цаг маш хүнд явна. Улаанбаатарт очиж эргээд буцаа шөндөө ч юм уу өглөө ч юм уу наашилдаг ингээд айгүй төвхтэй байдаг штэ. За ойлголоо. Ойлголоо саналыг авлаа. Энийг наривч нь судалж үзээд эрүүл мэндийн яамд асуудал тавья. За дараагийнх нь дорнод. За ерөнхийдөө алсын дуудлагын талаар эхлээд ярьчээ. Манайх бол сумдаа бол 20,000 төгрөгөөр явдаг жолооч юм. За харин хот орчимд хэдэн километрч байсан жолооч 1000, эмч 1500 төгрөгийн алсын дуудлагын мөнгө нь бол ийм байдаг. Эрдэнэтүүд бол Төв аймаг 3-аар 80% төрийн сангийнхан бол зөрөөгөө аваад явдаг. За ойлголоо. Янз биш шүү дээ. Үзэмжээрээ бид нар хот руу өвчтөй хүргэлтэй хэвчлэн хүнд тохиолдолд газраар манайх чинь 660 км байдаг. Бүр хүнд тохиолдол бол онгоцоор энэ төр зарим тохиолдол явдаг. Сүүлийн 3 жил бол ерөөсөө ямар ч томилолтгүй явж байгаа. Энэ ирж очих зардлыг маань өвчтний ар гэр өгч жишээтэй
Энэ томилт энэ төрөл ер нь төр төсөлд байхгүй гэдэг утгаар бол томилт өгөхөө болоод бараг 3 жил болж. За ойлголоо. Маш сайн ойлгочлоо. Бано Төв аймаг наа. За Төв аймаг ихтэй. За Төв аймаг алсын дуудлагын цалингийн доод түвшнийг 15%-аар олгож байгаа. Тэгэхээр 36 мянган төгрөг олгож байгаа. 240 мянган 15 гэхээр 36 мянган төгрөгөөр алсын дуудлагын томилтоор олгож байгаа. За тэгээ хоёрт одоо нөгөө жолооч нарын асуудал байна. Эмнэлгийн жолооч нарын асуудал. За жолооч нарыг бас Төв аймаг руу оруулах саналтай. жолооч нар орно. Угаасаа орно. Жолооч нарын Гэхдээ эмнэлгийн үйлчилгээ хийдэг жолооч нар. шүн нойр хоолгүй явж идэг. Тэгээд ерөнхийдөө дундаж наслалт бас яг их бага байдаг. Тэтгэвртэй гарч чадахгүй заримдаа өнгөрчдөг. За тэгээд тэтгэвртэй гарлаа гэхэд одоо хэдэн жилч болохгүй одоо тийм ер нь жолооч нарын наслалт ер нь маш бага байгаа. Эмнэлгийн ажилчдын. Тэгэхээр жолооч нарын асуудлыг бас нэлээд бас акценттай Түргний эмнэлгийн үйлчилгээнд явж байгаа эмнэлгийн жолооч тэгээд эмнэлгийн үйлчлэгч асрагч гэдэг эднэр орно. Тийм тэр ангилалд шинжлэхэд хэрэгжээд явна гэсэн. Ааха. Алсын дуудлагын хувьд манай аймагт яг хэрэгжиж байгаа. Ойлголоо. За. За Говьсүмбэр аймаг инхтэн. За өнөөдрийн эрүүл мэндийн салбарын эмч ажилчдын өнөөгийн тулгымсан асуудлыг шийдэж өгөхөд одоо эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний холбоо маш сайн ажиллаа. Ингээд мембер гарахтаа багийн хамт олонд баярснаа илэрхийлье. Энэ зарим аймагуудад авцаад байна. Гэхдээ бас хэлэхгүй болохгүй. Энэ алсын дуудлага гэж байдаг. Энэ алсын дуудлаганда явхад нэг удаагийн тохиолдолд хэдэн цаг явсан ч байсан 3000 төгрөг байдаг. Энийг одоо бас өөрчлөлмөр байна. Хэд байдаг? 3 цаг 3000 төгрөг. Нэг удаагийн үйлчлэгээр ерөөсө 3000. Тэгээ ирээд амардгүй шууд одоо өглөө 3 цаг дуудлага гардаг юм бол явсаар аваад ирээд шууд ажилдаа гардаг тэр хүн. 3000-аар хаашаа явдیں۔ Алсын дуудлага. Хаашаа чамаагүй юу? Алсын дуудлага явах. Хаашаа чамаагүй юу? Тий, хаашаа чамаагүй. 30 минут явсан байсан. 3 цаг явсан байсан. 3 цаг явсан байсан. 3000. Энд ч одоо шүү. Энэ бас арай хэтэрч дээ. Цаг нь Сум руу яваад байгаа хаашаа. Оо зүгээр юм да. Дотроо зүгээр алсын дуудлага гэж явдаг шүү дээ. Өөрөө үйлчлээд шууд. Одоо 50 100 км явсан ч дээ. Сум руу дуудлагад явсан ч 3000. Хот руу тээвэрлээд яадаг бас 3000. Хот руу тээвэрлэхэд 16000 төгрөг өгч байгаа. За тэгээ энэ хот руу тээвэрлэхэд бас ээж ажилчид маш их хохирч байна. Яаж хохирдохоор өвчтөд явахтаа бид нар өөрсдөө зардлаар явдаг. Тэгээд шөнийн цагаар Улаанбаатар хотод очиод хүнээ хүргчээд нөгөө хагас бүтээсээ гарч томилтоо хаалгаж чаддгүй. Тэгээд томилтоо хаалгахгүй бид нар наашаа ирчдэг. Ирэхээр томилтоо авч чаддгүй. Замгийн зардлыг авч чаддгүй. Тэгээд томилтыг 3 хоногоос илүү өдөрсөн бол зоохгүй гэдэг ингээд дараа бас их хатуурч чинь. Энд дээр л эмчнэр өөрсдөө карманаас мөнгө гаргаж өвчтнөө хөрнө. Тэгээд хамгаалж оруулах чадаагүй шөнийн цагаар юм хагас бүтээсээ өдөр очиход гарч чадаагүй томилтоо аваагүй зөндөө олон тохиолдол эмчнэр байна. Ялангуяа эмчнэр энэ дээр их хохирол их үздэг. Тэгээ өвчтнийг авч чадахгүй болохоор хүндрэх гэдэг амнаас нь яриад байдаг. Ийм асуудал бий. За саяны гарсан хоёр нөгөө сүрэгийн ажилчдын 275 дээр манай холимог үйлчлэгээтэй сүрэгийн дасгал нь халдварттай харьяалагдж явдаг. Тэгээд сүрэгийн эмч лабораторид нь одоо юуг нь өгнө? Сувлагч хоёрт нь 30% өгнө. Тэр сүрээтэй өвчтөнд нь үйлчилж байгаа асрагч, туслах сувлагч нарт нь одоо 30% өгөхгүй гэсэн ийм яриа гараад байна. Энэ бол холимогийн үйлчлэгээтэй дасгал адилхан өгвөл зүгээр агаар нэг юм чи өгвөл зүгээр байх юм. Ямар тасагт гинэ? Ямар тасагт гинэ? Говьсүмбэр дундаа явдаг тий. Биш. Тий холимог халтурдынхаа тасагт цуг явдаг байхгүй сүрээ. За ихтэй танаа би өөрөө очиж үзсэн учраас танаа асуудыг яам тавь заяа.
Таны асуудал яа? Хүнийхээ тог надад өгчөөрөө хурлын дараа. Хүнийхээ тог надад өгчөөрөө хурлын дараа. Ирсэн мөнгөтэй цуг. Нийт 13 ирсэн мөнгөтэй цуг. Тий, 13. За би танд өгнө. За тэгээд дээр нэмээд бас энэ ажилчдаас их олон санал гардаг энэ банкны зээлтэй холбоотой зээлийн хүүг ер нь бууруулж өгөхөд орлого нэмэлттэй хүмүүсээ орлого нэмэлт гэдэг маань цалин нэмэлтсэнтэй адил учраас энэ банкны зээлийн хүүдээр бас үр дүнчний байгууллагыг анхаарч өгөөч гэсэн хүсэл тавьлаа. Энийг бас ахаар уламжлаа. За энэ байна. Цалингийн зээлийн үе манайх ярьж байгаа байнгын орооны даргатай уулзж байхдаа ч ярьсан. Банкаар дамжиж биш шууд баг хүүтэй зээлээ авна гэсэн ийм байр суурьтай байгаа. Манай дараагийн ажил гэсэн үг шүү. За холбогд хайр Баян онгор. За баян онгор. Баян онгор сонсч Энэ мягур даргатай хамт олон баярлж байгаагаа илэрхийлье. За тэгээ баян онгор 3 асуудал байна. За аймгийн эмнэлгийн захиалгаар ингээд сурж байгаа эрдэнэтийн дэмжнэрт 50% цалин олгодог манай аймаг. За энэ залуу эмчнэр зайлшгүй одоо нарийн мэрэгжил эзэмших ёстой гэсэн шаардлагын дагуу явж байгаа. Тэгээд цалингаа бүрэн аммаар байна. Зүр янз бүрийн нэмэгдэл байхгүй ч гэсэн цалингаа 100% авъя гэсэн санал их тавьдаг. За нэгдүгээрт нь хоёрдугаарт нь 150 дугаар тушаал манай аймагт болохоор 15,300-аас 22 мянгаар ингээд бодож олгогддог. За дээрэс нь 275 дугаар тогтоол манай дээр хэрэгжиж эхлэх байгаа. Төсөв эднэр нь яг хэдэн төгрөг суугдсныг бас мэдээллийг авч болох уу гэж асууж байна. Тийм. За 15,322 мянга гэдэг чинь үр дүнгийн урамшуул чи юм тэгш мөнгөнд дүнгээр үү? Энд чинь цалингийн хуваар бодлоо. Асын дуудлага 151 асын дуудлага 151 яриад байна. За. Асын дуу. Тийм 151. Үр дүн болохоор ер нь бол манай байр суурь болохоор энэ шалгуур үзүүлэлтээр бол нэг ч хүн үр дүн авах ёсгүй. Ийм шалгуур үзүүлэлтээ харин ч манай аймаг өгж ийн гэдэг айгүйх юм дарамтанд орол яадаг. Ер нь бол энэ онд бол нэлийн гассан хүмүүсийн юуг автоматар бүгдээр ингээс нь 10% яг ажлын юу дүгнсэн ирнэ. Дээрээс нь дүгнсэн юун дээрээс нь 10% ингэж бүр автоматар бүгдийг хасаад төсөв хүрэхгүй байх, цалин хүрэхгүй байх гэд. Тэгээ үр дүнгийн нэг удаагийн нэг удирдлын мөнгийг тэр чигээр нь өрөндөө өгсөн байжгаад тэгээд манай аймаг бас нэлийн асуудал үүсчиж нэг юугаа өгсөн байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд тэр чигээр нь өгчөж байгаад тэгээд сая бас асуудал ягаад үйлдвэрчнийхээ юугаар дамжиж бүх асуудал үүсгэж нэг үр дүн өгсөн. Тэрэн дээрээ бүр их гассан ерөөсөө хүмүүсийн автоматар гассан байгаа тийм. За үр дүнгийн урамшууллын хувьд бол биш үү? Үр дүнгийн урамшууллыг яаж олгож байгаа талаар одоо бүх байгууллагуудад манай салбарын холбоо хяналт тавьж ажиллана гэвэл тэр шиг худлаа юм байхгүй. Тэгэхээр засгийн газрын тогтоолоо бариад л яг үнэндээ манай холбоо анх одоо энэ 150 дугаар тогтоол гараад 2 жил дараалан зарим аймаг маргаан гарч байгаа эмнэлгүүд дээр хяналт хийгээд үтсэн. Тэнгүүд шаал худлаа хэрэгжүүлдэг юм байл ш. Тэгээ тэнд хорон дарга хяналт тавихгүй, төсвөө авч үздэггүй, цалингаа авч үздэггүй. Нэг аймагт очиж шалгахад засгийн газрын 150 дугаар тогтоолын биелэлтийг үзье гэсэн дандаа уралдаан тэмцээнд орсон хүмүүстээ 50% өгсөн. Ажилчдаа болохоор бүр давуулаад 45-аас дээш өгөх ёсгүй шүү дээ. Нийт ажилчдаа болохоор 5% гавтгааруулаад өгсөн. Ажилд өгнээгүй. Тэгээд 5% авсан хүмүүс нь дандаа үнэлгээ авсан. Тэгэхээр яг л тэр журман дээрээ заасан хувь хэмжээгээр тэр оноогоо авсан хүмүүс нь тэр мөнгөө л авах ёстой. Тэр нь өөрөнд яваад байна уу, юунд яваад байна уу гэдгийг тэнд ажиллаж байгаа, орон нутагт ажиллаж байгаа үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч нар хяналт тавина. Шаардлагатай бол манай холбоонд гомдол гараад эрүүл мэндийн яамтай хамтарсан шалгалтаар очиж болно. Үнэхээр одоо бүр тэгж зарим аймагуд зөвхөн 3 аймагт очиход л 2016 онд шүү дээ тийм ээ. 3 аймагт очиход ерөөсөө удирдлагууд нь дандаа 45% хүртэл хувиа тултал авдаг зарим нь. Тэгээ ажилчтай болохоор 5-аас 8%-аар өгдөг. Тэгэхээр яг удирдлагуудаа яаж өгсөй харъя. Яагаад гэвэл та нар үйлдвэрчний эвлэлийн сонгуультнууд ерөөсөө төсвийн гүйцэтгэл, төсөв байгуулгын тэр юм чинь бол та нарт бол шууд өгөх ёстой үүрэгтэй.
мэдээлэлээр хангах. Тэр гүйцэтгэлээ аваад төсвийг хараад ингээд харьцуулж үзэхгүй л бол тэнд одоо хэдэн хувиар яаж өгж байгааг бид эндээс хянах боломжгүй. Үнэхээр яг тэр мөнгө чинь яаж хуваарлаж байгаа гэхээр баян онгорт арай бага, эмнэлэг судлалд арай их тийм юм байхгүй шүү дээ. Яг л ажилчдын тоо цалингийн сангаас нь бодоод санхүүжилж өгж байгаа. Яг үнэндээ дарга нар нь ихэнх нь аваад ажилчдаар хуваагаад ихэнх цалин дарга нарын цалин тэр одоо илүү орон тоонд чинь тэр урамшуул цалин чи явцдаг шүү дээ. Тийм учраас дотоодын хяналтаа сайжруул үнэхээр хэрэгжихгүй байгаа бол салбарын холбоонд манаа дээр ирж энэ 150 дугаар тогтоолыг хэрэгжилтийг хяналт шалгалт хийж өгөөч гэвэл хэлцээрт заасан юуныхаа дагуу өдөртөмж гаргаад хэдэн аймагт очиж шалгачих болно. Тэгээ тэрэндээ шаардлагатай бол тэнд мэргэжлийн хяналтын байгууллагаарч төгөл гаргаж болно шүү дээ. Болохгүй болоод аймгийн үйлдвэрчний хэвлэлийн холбоондоо гаргаад манай энийг шалгаад өгөөч хөндлөнгөөс. Тэгээ шалгуулад тэгээд үзүүл шал өөр үйдэг шүү. Одоо манай энд бас тод жишээ байж түрүүн явчлаа. Багнуур дүүргийн эрүүл мэндийн төв. Үр дүнгийн урамшуул бүр үйлдвэрчний хэвлэлгүй байж байгаад үр дүнгийн урамшуул огт авч үзээгүй байж байгаад өнгөрсөн 2 жил л авч үзэж байгаа шүү дээ. 13 оноос хойш огт аваагүй 2 жил болчиход тэгэхээр бол тэр төсөв гэдэг юм чинь яг л нөгөө үр дүнгийн мөнгө урамшил гэдэг үндсэн цалингаас тусдаа сан байгаа. Энийг та нар л мэдэх ёстой байхгүй юу? Тэр дүгнж байгаа журам тэр зарим байгууллагууд дээр 150 дугаар тогтоол дээр бүр 150-аас давсан журам боловсруулад батлаад мөрдөөд байгаа. 150 дээр 50-ыг үндэслэж байгууллагын дарга ямар ч журам боловсруулах эрх байхгүй шүү. 150-аар барина. Тэгэхээр тэрнээсээ бүр ингээ хэцүү болгож аваачиж ажилчдад дарамт үүсгэж байгаа юмыг бол би бол хэд хэдэн эмнэлгүүд дээр тэр үндэслэхүү гаргасан журмуудыг хүчингүй болгож ирсэн. Тэгэхээр тэр үднээсээ ажлууд яасан бэ? Сүрээгийнхний санхүүжилтөд бүх аймагуудад очсон шүү дээ. Хамгийн түрүүнд Улаанбаатар хотын халдвартын эмнэлэг дүүргүүд бүгд авцсан байгаа үстэй. Авцсан. Одоо тэгвэл олохгүй байгаа бол тэр байгууллагын даргатайгаа л яа. Үнэхээр даргад нь мөнгө ирээгүй гэвэл манай руу албан бичгээр хандаад манад ирээгүй байна олгож өгөөч гэд манай руу яриад. Энэ юуны сүрээгийнхний санхүүжилтийн асуудлыг эрүүл мэндийн яамн дээр ахлах нэгтлэн наран туяа гэж хүнтэй холбогдож болно. Сангийн яамн дээр хин хоёрт цогт гэж зарлагын хэлтсийн даргатай энэ одоо сүрээгийнхний санхүүжилттэй холбоотой гомдол саналаа энэ хоёр хүнд гаргаж болно шүү. Шууд холбогдъё гэвэл. За байна. Өнөөдрөө танаа хамт олонд баярлалаа. Дорно бас нэг ганц асуулт байна. За та бүхэн энэ өдрийн амар амгалан айлтгая. Би уламжлалт хамгаалахны төвд ажилладаг юм аа. За манай байгууллага нь эрүүл мэндийн тухай хуулийн 29 зүйлийн 29-ийн 5 дугаар заалтаар 5 жил 6 сард тэнцэх тэтгэмжээ ердөө аваагүй байгаа. 2011 онд захиалга өгсөн боловч 2012 оны тэтгэмжийн мөнгөнд 5 сувилагчийн мөнгөнд тэтгэмж нэрээрээ мөнгө нь дүнгээр ирсэн байхгүй юу? Гэтэл эрүүл мэндийн тухай хуулийн 29-ийн 5 дээр уламжлалт гэсэн нэршил алга байна гэдэг нэрийдлэр эрүүл мэндийн газрынхан 12 оны 12 сард буцаан татуулсан. Бид бүхэн энэ туйлын гомдолтой байдаг юм аа. За тэрнээс хойш бид нар дээшээ зөндөө өргөл бичсэн. За тэгээ манай байгууллага бол төрөөс даатгалаар санхүүждэг төрийн үйлчлэгээний байгууллага. Уламжлалт хамгаалахны төвийг магадлан ихтэй аймгийн нэгдсэн эмнэлгийн шалгуураар үнэлгээ хийж шалгадаг. Манай хамгийн сүүлд 17 оны 5 сард магадлан итгэмжилтэд орчихсон. Ороо 5 жилээр тэнцсэн. Би төрийн үйлчлэгийг ард түмэндээ үзүүлсээр байгаад нэг удаа тэтгэмж аваагүй хуулиар гаргаж өгдөг байна. Бид насаараа эрүүл мэндийн салбарт төрийн үйлчлэгийг ард түмэндээ хүргэж зүтгэхдээ үйлчлэгчээ ялгаагүй алдаа зуршил гаргаагүй. Гэтэл бидний олон жил 2 гоо сэтгэлээр хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хөлсөлдөрсөн хөдөлмөрийг үнэлэхгүй, улсаас олох ёстой мөнгөнд тэтгэмжийг олгохгүй хуулиар гадуурхаж ялгуурлаж байна. Энэ онд бас мөнгөнд тэтгэмж ирсэн боловч 16 онд бас мөнгөн тэтгэмжийн захиалга өгсөн боловч 17 онд өөх боломжгүй гэсэн хариу эрүүл мэндийн яамнаас ирсэн. Эмнэлгийн тусламжийн тухай хуулийн дагад мөрдөх журам гэж гарсан байна лээ. Тэр журам нь 21 оны 1 сарын хүртэл 1 сарын 1 хүртэл хойшлууллаа гэдээсэн. Тэр журмаа барьна гэдэг яамнаас өгдөггүй. Одоо энэ талаар та нэг хэлж ярьж өгөөч. Шинэ сайдад бас өргөдөл явуулсан. Шинэ сайд өргөдлийн байнгын хоронд өргөдөл явуулсан саран гэрэл даргаж байхад тэрний хариу 10 хоногийн дараа өгнө гэсэн одоо хаалга байна. Энийг хэлсэн бид бүхэн туйлын гомдолтой байдаг юм. Одоо 2 дахь тэтгэмж авчаад нэг удаа хүртээгүй байна. Бид нар яг л адилхан эмнэлгийн үйлчлэгийг ард түмэндээ үзүүлж байгаа.
бидний ажлын ачаал их байдаг. Өдөрт 15-аас 20 хүнд барай засал хийдэг. Тийм норматив гэж байдаггүй. За баярлалаа. За наад асуудал чи яг юу гомдол санал тавьж байгаад эмнэлгийн цэцлэмж үйлчлэгээний тухай хуульд орсон тийм ээ. Тэгээ ахиад төсөв батлагдах үеэр хэрэгжүүлэх хугацааг нь хойшин татцсан. Одоо бид нар эрүүл мэндийн сайдтай ямар асуудлыг ярьж байгаа гэхээр энэ хэрэгжүүлэх хугацааг эмнэлгийн цэцлэмж үйлчлэгээний тухай хуулинд туссан заалтуудыг хойшлуулсан асуудлыг хугацааны хувьд наашин татах саналыг гаргаж байгаа. Яамны зүгээс бол энийг дэмжиж байгаа. Тэгэхээр бид нар бол энэ хуулийг дахиж хилцүүлэх асуудал дээр бол одоо салбарын яамтай уулзахдаа энэ асуудлыг бол хөндөж тавина гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа шүү. Та нарын явуулсан бичиг тоод бидэнд ирсэн. Тэрийг бол эрүүл мэндийн яамд уламжилж байгаа. Энэ талаар хэдүүлээ эргэж ярилцъя гэсэн байгаа шүү. Байна уу? Сайн байна уу? За гавалтаас ирж байна. Ганцхан асуудал санал хэлье. Энд одоо тэр урамшууллын мөнгөд сард 15%-аар бодож олгодог. За энэ бол одоо цалингийн санал суугдчих юм чи энийг үндсэн цалин болгож яад юм бэ гэсэн нэг ийм санал байна. Тий. Одоо заавал ингэж өгч явах ёстой мó? Одоо баахан хэрэгтэй хэрэггүй бичиг цаас тэгэл одоо нэг тиймэрхүү асуудал байдаг. Энийг үндсэн цалин болгочихвол ер нь болохгүй юм байхгүй юм санагдаад их фонд суугдчих юм шиг энэ талаар ийм санал хэлэх гэсэн юм аа. Тэгээ санаагаар болдог бол болгочмоор л байна л да. Тэгээд энэ чинь 150 чи анх эрүүл мэндийн салбарын зөвхөн үндсэн цалин зэргийн нэмэлтээ авдаг байсан. Одоо бид нар 150, 151, 275 гээд зөндөө олон юмнууд болцсон. Одоо энийг ахиад энийг авахгүй ажиллаа дүгнүүлэхгүй үндсэн цалингаа нэмгээд ийм муухай шаардлага тавих нь зохимжгүй юм. Тэрнийхээ орон засгийн газрын 150 дугаар тогтоолоо өөрсдөө бид нар нэмэлт өөрчлөлт оруулна гэдэг нь аль болох ажилчдад дарамтгүйгээр хувь хэмжээг нь хэд доошлуулах боломжгүйгээр явахгүй бол би үнэлгээ авсан бол 10 хүртэл гिचж байгаа байхгүй юу. Тэнгүүд 5 2 ч өгөх боломжийг бүрдүүлчихэд байгаа. Тийм учраас одоо тэр нөгөө үзүүлэлтийнх нь хувь хэмжээ олгох цалингийн нэмэгдлийн хэмжээнд дээр л бид нар ярина уу гэхээс 150-ыг одоо бид нар үндсэн цалингийн хувьд бол ерөөсөө энэ одоо хийгдэж байгаа энэ ангилал зэрэглээд шинжилээд баталчих юм бол асар их дэвшил гарна гэж тооцоолж байгаа шүү дээ. Түүнээс биш бол ажиллаа дүгнүүлэхгүй гээд ажиллаа дүгнүүлэхгүй үндсэн цалингаа нэмэгдүүлнэ гэвэл бид нар одоо жоохон хүмүүс нийгэмд бас буруу ойлголт өгнө л дөө. Гэхдээ цаашдаа бол манай холбооны барьж байгаа гол бодлого одоо энэ сая яриад байгаа та нар голдвол өөр юм яриад их юм. Би бол энэ хилцээрийн талаар асуух болов гэж бодоод ирсэн чинь мэдээж ярих зүйлүүд байгаа л бах. Тэгвэл энэ одоо 55 тэрбум 56 тэрбумаар орлох энэ бодит орлогыг нэмэгдүүлэх гэдэг шүү дээ. Энэ бодит орлогыг ахиад хилцээрийнхаа үеэр үндсэн цалиндаа шингээх ийм л орлогыг үйлдвэрчний зарчмаа болгож барьж ийн л та. Тэр үүднээсээ бол үндсэн цалин нэмэгдүүлэх бодлого манай холбооны хувьд бол байгаа. Үндсэн цалингаа цаашид нэмэгдүүлэх. Гол одоогийн нөхцөл байдал бол олон улсын валютын сан Монголыг удирдаад байна. Тэгэхээр удирдах байгаа ч гэсэн бид нар тэмцэл хийж агаад валютын сан хөдөлгөөд мөнгө салгахаар болчлоо. Одоо бид нар яах ёстой вэ гэхээр одоо дараагийн 18 оны хилцээрт бол маш их ач холбогдол өгч байгаа. Энэ хооронд одоо засгийн газар хилцээ хийх ёстой, цалин нэмэгдүүлэх, үндсэн цалингаа нэмэгдүүлэх эрхээ олж авах ёстой байхгүй юу? Тэгэхээр цалин дараа шилдэг. За би нэг асуучгаа орхон. За. Энэ нөгөө англи зэрэглэл өөрчлөгдөхэд нөгөө бүсийн онцлогын эмчилгээний төвийн совилогч нарын англи өөрчлөгдөх үү одоо энэ тухаар ярьж байгаа болов манайх ч нэгдсэн эмнэлгээрээ яваад байгаа шүү дээ. За тэрийг өстой мэдэхгүй шүү. Дид ажлын хэсэг хуралдаагүй болохоор бүсийн онцлогын эмчилгээний төв нь нэгдсэн эмнэлэгтэйгээ ангид орж уу яаж уу гэдгийг би харж иж хэлье. Одоо бол яг нарийн мэдээлэл байхгүй. Үнэлгээний хорооны нөгөө дүн нэгтгэгдэж байгаа. Дид ажлын хэсэг бол 11 сарын дунд үеэс хуралдах байгаа. Тэгээ 12 сарда багтааж батлана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа шүү бид нар. Тэгэхээр ботыг анзаарч тэгвэл ойрын үед саналаа явуулах уу те? Тэг явуул. Тодорхой томьёолын саналаа явуулаарай. Хамгийн гол нь санал чинь үндсэлтэй байх ёстой шүү. Үндслээ сайн бичээрэй. За болсноо. Өөр хэлж ярих зүйл байхгүй юу? Нилээ удаа ярьчлаа тийм ээ хэдүүлээ. За баярлалаа бүгдээрэнд нь ажлын амжилт хүсье. Тэгээд өгсөн мэдээллийг гişүүдээ өгөөрэй.
За баярлалаа. За баярлалаа.